Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө англи хэлний дугаараар би та бүхэндээ англи хэлэн дээр өргөн ашиглагддаг 3 төрлийн preposition-ыг хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг заах юм аа. За эдгээр 3 маань in, on, at. За in, on, at 3-ыг бид нэр яг яаж ашиглаад вэ? Яг ямар үед нь алийг нь ашиглаад вэ гэдгийг төдийлөн сайн ялгаж салгаж чадахгүй байдаг шүү дээ хаяад. Тийм болохоор энэ видео бичлэгийг үзсний дараа та тодорхой хэмжээний ойлголттой тэрийг мэддэг байсан бол эргэж нэг сэргээх тань тус олно гэж найдаж байна. За in, on, at гэдгийг бид нэр ихэвчлэн байрлал заахтаа мөн цаг хугацааг заахтаа ашигладаг. Энэ бичлэгээр би та бүхэндээ байрлалыг заахтаа аль алийг нь яаж ашиглах вэ гэдгийг эхлээд танилцуулъя. За at the garage, in the garage, on the garage гэдэг 3 өөр төрлийн агуулгатай би үг хэлжтэй тийм үү? За энийг ямар агуулгатай ямар утга агуулгыг илэрхийлж байгаа гэдгийг та энэ бичлэгийг үзэж дууссныхаа дараа маш сайн ойлгох болно. За at гэдэг үгээс эхлэе. At гэдгийг бид нар 3 тохиолдолд ашигладаг. Эхнийх нь тодорхойсон цэгийг зааж байх үедээ at that specific spot гэж хэлж байгаа. За жишээ авъя л доо. Somebody is standing at the door. I am sitting at the table. За хаалганы гадаа хин нэг зогсож байна. Эсвэл бол ширээний ард хин нэг сууж байна. Яг тэнд гэсэн утгатай байгаа. Хоёрдугаар хотын улсын хаа нэгтэй газар байршлыг хэлэх, газрыг хэлэхдээ at гэдэг үгийг ашигладаг. Энэ маань юу гэсэн үг гэхээр at the supermarket, at the movie theater, at school гэж бас болж байна. Сургууль дээрээ байна, at work, ажил дээрээ. Гэтэ энэ хотын энэ цэгт буюу миний ажил дээр би байна гэсэн утгатай үг байгаа. Гуравдугаар тохиолдол нь ямар нэгэн ивент дээр буюу үйл ажиллагаан дээр. At the party, at the concert, at the class гэдэг ч юм уу тийм үргэлжилж байгаа ивент дээр оролцож байгаа тохиолдолд at гэдгийг ашигладаг юм байна. За хоёрдугаар preposition руугаарыг хоёрдугаарх нь on. On гэдгийг ашиглахдаа ямар нэгэн үргэлжилж байгаа давхар дээр буюу surface дээр. On the Sow Street. Гэхдээ Sow Street яг хаана гэдэг нь бол хэлээгүй. Тэр surface дээр тэр хадархуу дээр үргэлжилж. On the 7th floor. 7 давхарт. Гэхдээ 7 давхрын яг аль цэгийг бэ гэдгийг бол хэлээгүй тийм. За энэ тохиолдолд on гэдгийг ашигладаг юм байна. On the main road. Төв зам дээр. Гэхдээ яг хаана вэ гэдэггүй. За 3-дугаар preposition руугаарыг in. In гэдэг маань болохоор ямар нэгэн юмны дотор одоо ингэ хүрээлэгдсэн юм дотор байхаа in болдог. In the cab хайган дотор, in the pocket керман дотор гэдэг ч юм уу тийм. In the car машин дотор яг л машин чинь хязгаарлагдтай хүрээлэгддэг байгаа тийм. Альсгүй бол дараагийн нэг in гэдгийг тохиолдог нь шингэн дотор. In the water, in the tea, in the coffee, there's sugar in the tea. Гэдэг дээр бас ашигладаг байна. Өөр бас нэг in гэдгийг ашиглаж байгаа тохиолдол нь маань болохоор газрын зурган дээр хэлээр хязгаарлагддаг ямар нэгэн зурвасаар хязгаарлагддаг зүйл дээр in гэдгийг ашиглаж байдаг. Жишээ нь in Mongolia. Монголд гэсэн үг. Яг тийм бол Монгол маань одоо хэлээр хязгаарлагддаг учраас in гэж ашиглаж байгаа. Энэ Сүхбаатар district. Сүхбаатар дүүрэг маань Баянгол дүүргээс ялгаатай тэр нь болохоор хязгаарлагдчихдаг тийм үү? Тийм болохоор энэ Сүхбаатар district, энэ Баянгол district гэж явдаг байна. За тэгэхээр in гэдэг үгийг
in the car гэдэг монголоор машин дотор. On the car болохоор машин дээрээ, машиныхаа дээр ачааны on the truck гэх юм бол машины ачааны машины дээр гэсэн үг тийм. Гэхдээ дотор нь бол биш. At the car гэхээр тэр машины байгаа газар гэсэн үг. Яг хажууд нь байгаа нь дээр нь байгаа, доор нь байгаа, дотор нь байгаа юм гэдэггүй. Гэхдээ машины зогсож байгаа газар гэсэн үг. За ийм ялгаатай байдгийн байна гэдгийг та бүхэндээ танилцууллаа. Дахиж нэг маш чухал хэлэх зүйл нь болохоор энэ бол зүгээр л ерөнхий дүрмүүд. Үүнээс гадна хэрвээ та яг 100% сурах шаардлагатай байгаа бол маш олон цагийн хичээлд суух шаардлагатай, ном унших хэрэгтэй. Зөндөө олон юм exemption бол байгаа. Тэр болгоныг шийдэх юм бол маш их хүчил чамаас шаардлагатай болно. Энэ ерөнхий дүрмийг баримтлсан байгаа тохиолдолд бол ихэнх тохиолдолд та зөв хэлнэ, өөрийнхөө хэлэх гээд байгаа нэг бүрэн гаргаж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Дараагийн бас нэг хэлэх зүйл нь болохоор connected words буюу in preposition-ууд дараагийн англи ямар үгтэй уялдаа холбоотой үргэлж хамтдаа явж байна гэдгээр жишээлх юм бол маш төвхөмтэй болно гэж бас хэлмээр байна. За миний хичээлийг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээл дээр энэ гурван preposition-ыг цагийг зааж байхдаа яаж ашигладаг вэ гэдэг талаар ярих учраас дараагийн бичлэг дээр уулзцгаая. Баярлалаа.